Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Бидний энэ удаагийн хичээлээр сэтгцэн эрүүл мэндийн нийгмийн ажлын мэргэжлийн эрүүл мэндийн мэргэжлийн баг ба өмнөд нийгмийн ажлын гүйцэтгэх үүрэг энэ талаар ярилцах болно. За энэ хүрээнд болохоор юу яригдах вэ гэдээ аваад үзэнгүүт ер нь нийгмийн ажилтан энэ баг дотор юу гэдэг юм бэ те? Энэ дээр бол жишээ нь мэргэжсэн сэтгцэн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжсэн ажил гэдэг маань хамгийн эхлээд бодлого хөгжлийн чиг хандлагын талаас за нэгдсэн банкны онцлогын юу гэдгийг нийгмийн ажлын үүрэг нь юу гэдгийг гэдэг талаас нь бид нэр ярилцах болно. За ингээд аваад үзэнгүүт бидний нөгөө нэг сэтгцэн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжсэн ажил дээр бол юу гардаг вэ гэхээр хэд хэдэн нөгөө үүргүүдийн асуудал гардаг. Өнөөдрийн энэ хичээлүүд дээр бол бид нөгөө илүү Австрали юм уу Английн жишээнүүдийг авч ярина Монголынхоос гэхээс илүү. За хувь хүн гэр бүл асран хамгаалагчид бүлгүүд хамт олон болоод бусад мэргэжлүүдтэй хамтран ажиллах, нийгмийн ажлын практикийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх гэдэг бол нийгмийн ажлын үндэсний мэргэжлийн стандартаар энэ асуудал дээр бол байдаг. Англих дээр гэсэн. За тэгэнгүүт ингээд бид нар бол нийгмийн ажлын мэргэжлийн стандарт гэдэг нь Монголд бол ганцхан стандарт байгаа. Яг нөгөө салбараараа байдаггүй гэдэг. Гэтэл энэ зарим нөгөө юунууд дээр бол энэ бол салбараараа гэхээсээ илүү юу гэдэг. Биш нэгдсэнгээс гадна салбараараа байх тохиолдол гардаг гэсэн. За энэ дээр за байгууллагада өөрийн одоо нийгмийн байгууллага бол өөрийн нийгмийн ажлын практикийг хянах дэмжлэгтэйгээр удирдах буюу супервайзерын дэмжлэг байх хэрэгтэй, хариуцлагатай байх гэдэг зүйл гардаг. За тэгээд олон салбар, олон байгууллагын баг сүлжээ системд угаасаа энэ маань ажилдаг. Энийгээр маш онцлогтой байдаг. За тэгэнгүүт бид нар хэд хэдэн нийгмийн ажлын мэргэжлийн төгсөгчдийн хувьд бол хэд хэдэн зүйлийн талаарх мэдлэг, ойлголтыг олж шүүмжлэлт сэтгэлгээгээр үнэлэх, хэрэгжүүлэх нэгтгэх ёстой байдаг. За тэгэнгүүт нийгмийн ажлын үйлчилгээний хэрэглэгчид, асран хамгаалагчид салбар дундын хүрээнд үзүүлж буй үйлчилгээний мөн чанарыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн агентлын бодлого, эрх зүйн шаардлага, мэргэжлийн хил хязгаар хоорондын харилцаа, мэргэжлийн хил хязгаарыг давж янз бүрийн сахилгын бүлгүүдэд хүрээнд ажиллахтай холбоотой асуудлууд гэж гарч ирдэг бол за дараагийнх нь асуудлууд нь бол яг гэхээр үйлчлэгээ үзүүлэх нөхцөлтэй холбоотой гарч ирдэг. Энэ нь бол орон сууц, эрүүл мэнд, орлогын хадгалах, эрүүгийн эрх зүй зэрэг холбогдох бусад үйлчлэгтэй харилцааны ач холбогдлыг холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн салшгүй үйлчлэг биш л бол энд бол ингээд эрүүгийн эрх зүй бол бас их тийм биш байдаг шүү дээ. За тэгэнгүүт дараа нь үнэт зүйл ба ёс зүй гэдэг зүйл. Тэгэхээр ёс суртахууны хувьд бол хооны практикийг ингээд тодорхойлсон 4 мэргэжлийн зан үйлийн зохицуулалт янз бүрийн мэргэжлийн бүлгүүдийн 4 журмаас үүдэн гарч болцсошгүй зөрчилдөөнийг зохицуулах үзэл баримтлалын уялдаа холбоо байдаг. За тэгээд нийгмийн ажлын практикийн мөн чанартай холбоотойгоор салбар хоорондын мэргэжлийн болон агентлагийн хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа түншлэлийг хөнгөвчлөх хүчин зүйл үйл явц байдаг гэсэн. За ингээд ер нь бусадтай харилцах бусадтай үр дүнтэй ажиллах чадвартай байх ёстой тохиолдол. За бусад хүмүүстэй хамтран ажиллах зохион байгуулалт, мэргэжлийн хил хязгаар, таних тэмдэг болон хэлний ялгаа гэх мэт ялгааг даван туулах, харилцан ойлголцох, харилцан ойлголцох, өөрчлөлтийг хөнгөвчлөхөд бусад хувь хүн бүлэг байгууллагатай үр дүнтэй харилцаа холбоох түншлэлийг хөгжүүлэхэд энэ нь тусалж идэг. Тэгэхээр нийгмийн халамжийн ажилтны үйл ажиллагааны дүрм маш олон нөгөө юу гэдэг одоо үүрэгтэй байдаг. Хамтан ажиллагчдтайгаа нээлттэй хамтран ажиллаж тэдэнд хүндэтгэлтэй хандах. За бусад агентлагийн ажилчдын үүрэг мэргэжлийг хүлээн зөвшөөрч хүндэтгэж тэдэнтэй хамтарч ажиллах. За нийгмийн халамжийн зүйл гэдэг зүйлүүд гарч ирж байгаа. Тэгээд ер нь ингээд аваад үзэнгүүт энэ хэсэг дээр аваад бодлогын шинэ нөгөө хөдөлмөрийн бодлого нь нэгдсэн үйлчилгээ мэргэжлийн практик чиглэлдэг сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээг шинжилэх, ажиллах хүчний хөгжил буюу ажлын шинэ арга барил, шинэ төрлийн ажилчдаа мэргэжлийн мэргэжил хоорондын боловсрол сургалт гэх мэттэй жишээ нь сэтгцэн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжсэн ажил, судалгааны мессежүүд, сэтгцэн эрүүл мэндийн
янз бүрийн мэргэжилтнүүдийн хоорондын хурцлт байдлыг хүлээн зөвшөөрөх тийм ээ сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээнд нийгмийн ажлын онцгой хувь нэмэр үйлчилгээний хэрэглэгчд болон асран хамгаалагчид сэтгцэн эрүүл мэндийн нэгдсэн багаас юу хүсдэг вэ гэх мэт те. За тэгэхээр ингээд аваад үзэнгүүт мэргэжилтнүүдийг болоод бусад хүмүүсийн янз бүрийн ур чадвар, мэдлэг, туршлагыг нэгтгэх нь одоо сэтгцэн хямралд орсон хүмүүсийг сэргээх хамгийн үүдэнтэй арга гэж үздэг. За өмнө нь мэргэжил хоорондын ажил нь Их Британий орчин үеийн тэр сэтгцэн эрүүл мэндийн тогтолцооны хүлээлт болоод одоо олон тооны байдлын удирдамж, хууль тогтоомж, практик тэр удирдамжуудаар үндэслэгдсэн байдаг. Гэхдээ энэ хандлага нь өөрөө бүрэн эрхэм тодорхой харагдаж байгаа ш бодит амьдрал дээр бүх зүйл дээр ингээд тийм амархан хэрэгжээд идэг зүйл бас биш. За одоо Их Британд болоод бусад орнуудад мэргэжлийн хоорондын ажлын туршлагыг баримтжуулж, үнэлж, дүн шинжилгээ хийсэн судалгааны намууд зохиолууд байдаг. Гэхдээ эдгээр нь юу гэхээр юу гэж үздэг гэхээр үйлчилгээ үзүүлэхэд мэргэжлийн хоорондын хандлагын жишээнүүд холилдсон бөгөөд амжилтанд хүрэхэд бараг боломжгүй бус гэх мэт зүйлүүд гарч ирээд байдаг. За одоогийн байдлаар бол бусад мэргэжилтэндээ ингээд аваад үзэн бусад мэргэжилтэд ажиллах үйл явцыг тодорхойлоход өргөн хүрээний нэр томьёог ашиглаж байгаа. Хамтран ажиллах, хамтарсан ажил, одоо манайхад бол хамтарсан баг гэж нэрлэдэг байдаг тийм ээ. За агентлаг хоорондын ажил, салбар хоорондын ажил, мэргэжил хоорондын ажил, олон талт ажил, олон мэргэжлийн баг юм уу тий хамтын ажиллагаа, нөхөрлөл болон нэгдсэн ажил гэх мэтэр маш олон томьёо яг энэ одоо бүлгээр ажиллаж байгаа буюу олон мэргэжилтнүүд нэг багт ороод ингээд ажиллаж байгаа үед ингэж нэрлэж идэг. Олон улсад ч гэсэндээ энэ өөрөө маш олон нэр томьёогоор явж идэг. За эдгээр нэр томьёог ихэвчлэн сольж хэрэглэдэг ч гэсэнтэй уйдан тооны зөвлснөр одоо ингээд тэтгэрийн хооронд болон тэтгэр дотор хэрэглэж буй контекстыг самарч нэг чухал яваад байдаг. Жишээ нь албан болон албан бус түншлэлийн зохицуулалтаар нөөц үүрэг хариуцлага мэргэжлийн туршлагаа хуваалцдаг. Гэхдээ мэргэжлийн болон эсвэл заримдаа байгууллагын онцлог шин чанарыг хадгалагдсан үлддэг 2 ба түүнээс дээш мэргэжилтэн агентлаг эсвэл байгууллагыг хэлнэ гэж үздэг байгаа. За өөрөөр хэлэх юм бол энд юу хэлээд байна вэ гэхээр нэг зорилго чиглэсэн албан байна уу, албан бус байна уу тэр нь хамаагүй за тэгэд 2 болон түүнээс дээш мэргэжилтэн заримдаа одоо өөрөөр хэлбэл тухайн хүн маань 2 мэргэжилтэн буюу хүн байж болно. Эсвэл 2 байгууллага байж болно. Агентлаг байж болно. Эднийг хэлээд байна гэсэн. Нөгөө талаас энэ нэгдсэн ажил гэдэг нь эрхэм зорилго, соёл, удирдлага, төсөв, офисын байр, захиргаа, бүртгэлийн нэгдсэн хэрэгцээний үнэлгээ, үйлчилгээнийг ашиглан үйлчилгээг хэрэгжүүлэх ба үйлчилгээ үзүүлэх нэг зохион байгуулалтын тогтолцоог хийж байгаа. За үүнтэй адилаар түншлэл гэдэг нь үйлчилгээ үзүүлэхийн тулд 2 ба түүнээс дээш агентлаг байгууллагын хийсэн албан ёсны хэлэлцээрийг хэлж болох. Ба за зарим тохиолдолд эсвэл нөгөө мэргэжлийн хүн бусад мэргэжилтнүүд үйлчилгээний хэрэглэгчд болон тэдний асран хамгаалагч нартай хамтарч ажиллахыг эрхэмлдэг энэ нөгөө үнэцүүлсэн байр суурь эсвэл практик баримтлах зарчим зэргийг хэлж болдог. За хэд хэдэн тохиолдолд ингээд аваад үзэнгүүт түншлэлийн ажлыг нэг болон 20 тодорхойлт гарч ирээгүй байдаг. Тиймээс бид яг ингээд ярингуут ингээд янз бүрийн нэр томьёо утга хэрэглээний хоёрмол байдлын хамар хорыг олох нь чухал гаргалууд хэлдэг. За ингээд 1960-аад оноос хойш Британий засгийн газрын бодлогод эрүүл мэндийн нийгмийн халамжийн тогтолцооны уялдаа холбоог сайжруулах хүчин чармаалт илт харагдаж байсан. Гэхдээ 90 оны энэ NHS болоод ба олон нийтийн халамжийн тухай хууль нь энэ зорилгод хүрэх анхны томоохон алхам байсан. Хүмүүсийн үйлчилгээний туршлагыг тодорхойлсон хуваагдлыг дараах байдлаар багасгах зорилгосон. Хувьд анхаарлаа төвлөрүүлэх, хэрэгцээний системчилсэн үнэлгээ, төлөвлөлт, хяналт, агентлагийн үүрэг, хариуцлага зорилгыг тодруулж үр дүнтэй хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулах. За гэсээд ч гэсэндээ ингээд явгод 1990 оны тэр эрүүл мэнд нийгмийн халамжийн
уялдаа холбоотой арга барилын хувьд илүү их зүйлийг амлаж байсан. 90-ад оноос оны турш бол практик мэдэгдэхүйц хязгаарлалтууд байсаар ирсэн. За 1997 онд болохоор хөлбөмбөгийн шинэ засгийн газар сонгогдсноос хойш Их Британд төрийн үйлчилгээ үзүүлэх байдал нь зохион байгуулалтын бүтэц болоод фронтын буюу яг нөгөө нэг практик дээр ажиллаж байгаа хувьд тэр нөгөө хүмүүсийн хувьд шууд практикийн хүмүүсийн хувьд практикийн хувьд эрс өөрчлөгдсөн. Засгийн газар шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг нэгдсэн болгох зорилгод чиглэсэн томоохон шинжилгээний хөтөлбөр зарлаад эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбар болон байгууллага хоорондын болоод доторх өөр мэргэжлүүдийн хоорондын үйлчилгээний хуваагдал нь үр дүнтэй тусламж үйлчилгээнд гол саад болж байна гэж үтсэн. Тэгэд хүмүүс эрүүл мэнд, нийгмийн халамжийг хамарсан цогц хэрэгцээтэй байх үед хил хязгаарыг энэ талаар үл тоогоо сайн чанартай үйлчилгээ гаргаж өгөхгүй байна гэдэг ийм асуудал гарч ирсэн. Ийм зөвлөлт тохиолдоход нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүс тэдэнд анхаарал халамж тавьдаг хүмүүс эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний хооронд хинж биш байдалд хүрч дунд нь үлдчихдэг. Энэ нь хүмүүсийн хүсэж байгаа тэр хэрэгцээтэй зүйл биш. Тэгэхээр байгууллагын хэрэгцээг тэнд байгаа хүмүүсийн хэрэгцээнээс дээгүүр тавиад байна. Тэгэхээр зохион байгуулалт муу, дадлага туршлага муу, татвар төлөгчдийн мөнгөийг буруу зарцуулж байгаа нь ер нь хүлээн зөвшөөрөх зүйл биш юмаа гэж үзсэн тухайд. Ингээд шинэ эрх мэдэл буюу уян хатан байдлыг санал болгосноор агентлагууд төсвийн зарим хэсгийг нэгтгэх, үйлчилгээ нэгтгэх болон эсвэл тодорхой хэрэглэгчдийн бүлэгт эрүүл мэнд, нийгмийн халамжийн бүх үйлчилгээг захиалах, тэргүүлэгч агентлагыг томлох замаар илүү нэгт хамтран ажиллах боломжтой болсон. Өөрөөр хэлэх юм бол яг нөгөө нэг талаас ингээд хоёр талаас ижил үйлчилгээ захиалах гэхээсээ илүү тэр хоёрд нөгөө яг энэ хоёр салбарын ийм үйлчилгээ хэрэгтэй байгаа байна гэдэг дундны тэр байр суурийг гаргаж өгч нөгөө хоёр үйлчилгээг санал болгодог тийм юу гаргаж ирсэн гэсэн үг. Тийм тэргүүлэгч агентлаг бий болгосон гэсэн. Энэ санал нь 1999 оны эрүүл мэндийн тухай хуулинд тусгаад NHS болон орон нутгийн засаг захиргааны нийгмийн үйлчилгээний хэлцэд хамтран ажиллах хуулийг гаргаж ирсэн байдаг. За эрүүл мэндийн тухай хуулийн уян хатан байдлыг ингээд аваад үзэнгүүт эрүүл мэнд болоод орон нутгийн удирдлагуудад нөөцийг хамтарсан төсөвт нэгтгэх боломжийг олгож бөгөөд үүнд бүх түншүүд үйлчилгээ үзүүлэх, ашиглах боломжтой байдаг. За ашиглалтанд оруулах нэг эрх мэдэлтэнд чиг үүргийг шилжих, санхүүжилтийг нөгөө шилжүүлэх боломжийг олгодог бөгөөд дараа нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг захиалах хэрэгтэй. За энэ дээр өөрөөр хэлэх юм бол тодорхой нэг чиглэлд нэг хүн дээр юм уу нэг байгууллага дээр бүгдийн нөгөөд энийг эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тэндээсээ шууд бүгдийн захиалах боломжтой болгож өгсөн. За нэгдсэн залтан дээр бол эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн байгууллагыг бий болгох боломжийг олгогдсон. За энэ NHS-тэй төлөвлөгөө нь болохоор эрүүл мэндийн, нийгмийн халамжийн аль алиныг нь томилж үзүүлэх зорилгоор шинэ төрлийн байгууллага болох Care Trust-ыг нэвтрүүлсэн байдаг. За энэ NHS нь өвчтнүүд, тэдний асран хамгаалагчид, тэдний гэр бүл, NHS-ийн ажилтнуудын хоорондох бүх түвшний тусламж үйлчилгээний түншлэл хамтын ажиллагаа хөгжүүлжсэн. Тэгэд эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарын хооронд засгийн газрын янз бүрийн хэлтс хооронд өвчтөн төлөрсөн үйлчилгээг хангахын тулд NHS үйлчилгээг үзүүлэх төрийн салбар, сайн дурын байгууллага, хувийн үйлчилгээ үзүүлэгчдийн хооронд ингээд бүгдэнд нь ингэж хамтран нэгдсэн үйлчилгээг одоо энэ хүнд ийм юм байна, ийм үйлчилгээ үзүүлэх юм байна гэдэг ганц л юм дээр төвлөрч эхэлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл интеграцчилж эхэлсэн гэсэн үг халамжийг. За нэгдсэн үйлчилгээ рүү шилжих нь ер нь ингээд аваад үзэх юм үйлчилгээ хүрэхэд чиглэсэн зохицуулалттай эсвэл түншлэлийн арга барил нь засгийн газрын бодлогын дагуу хурдцтай хөгжиж үйлчилгээ хэрэглэгчд болон тэдний асран хамгаалагчдад ашигтай гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэдий эцсийн дүндээ энэ үйлчилгээг яах нь одоо өөрөөр хэлбэл мэргэжлийн үйлчилгээ, мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүмүүс ажлыг одоо үйлчилгээг бол хэрэгцээний үнэлгээ, үйлчилгээг одоо үзүүлэх болон зохион байгуулалтын нэг систем дэгдэх явдал. Өөрөөр учир нь ингээд одоо ер нь бол учир нь оролцогчдын хамгийн сайн хүчин чармайлтыг бол харгалзан одоо хамгийн харгалзан зохицуулалттай эсвэл түншлэлийн зохицуулалтууд одоо үндсэндээ ер нь асуудалтай байгаа бөгөөд цаг хугацааны явцад доктортой байх хэцүү байсан байдаг. За жишээ нь Их Британд хүүхэд хамгааллын систем нь олон жилийн турш агентлаг хоорондын өндөр түвшний хамтын ажиллагааны ийм хүчтэй уламжлалтай байсан ч
гамшигтай харилцааны доголдол гарсаар байдаг. Одоо ер нь бол асуудалтай харилцааны доголдол гардаг гэсэн. Лондоны харангийн дүүрэгт бол Виктория Клемби болон Бэби Пи нарын хэрэгүүд дээр энэ бол томоохон юу болсон гэсэн үг. Яг энэ асуудлын гэрч болж олон нийтэд мэдэгдсэн гэсэн. Виктория Клембигийн үхлийн талаарх мөрдөн байцаалтын дараа засгийн газар нэг зохион байгуулалтын бүтцэн тогтолцооны угаасаа асуулт талуудыг арилгах боломжтой гэж дүгнсэн. Хүүхэд бүр чухал хүүхдийн тухай хууль, за хүүхдийн төлөвлөгөө зэрэг хөтөлбөрөөр дамжуулан хүүхд залуучууд тэдний гэр бүлд үзүүлэх үйлчлэгийг нөгөө нэгдсэн бөөний интеграл бүтцийн өөрчлөлт нэгдэх ажлыг эхлүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор адилаар ногоон цаасыг тусгаар тогтмол сайн сайхан байдалд сонголт ажил ажиллах сонголт гэх мэтэр тий ингэнгүүт ажиллах эрс өөр арга барил ажлын үргийн дахин төлөвлөх үйлчлэгийг дахин тохируулах зэрэг насан туршийн нийгмийн халамжийг өөрчлөх засгийн газрын төлөвлөгөөний дохой болж өгсөн байдаг. Энэ санааг бидний нөгөө эрүүл мэнд бидний халамж бидний санал цагаан номонд багтагдсан бөгөөд энэ нийгмийн халамжийг хүргэх цогц хувь хүний хамгаалалыг хөгжүүлэх засгийн газрын асын харааг тодорхойлж өгсөн гэдэг тухай үедээ. За ингээд салбар дамаасан шинжилгээний хүрээг хүмүүсийг нэгдүгээрт тавих нь насан туршийн нийгмийн халамжийг өөрчлөх хамтын алсын хараан ба амлалтад тусгагдсан байна. За тусламж үйлчилгээний нэгдсэн сүлжээ нь Их Британийн төрийн үйлчилгээний байгууллагын болон мэргэжлийн харилцааны соёлд бие даасан байдлаас зохицуултын замаар интеграцлын зорилго руу шилжих тийм шилжилтийн зургалыг харуулсан ашигтай загварчлалыг санал болгосон. За ингээд сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээний шинжилэл маань бол ингээд нийт 12 жилийн хугацаанд өгүүлт төрийн үйлчилгээг нэгдүүлэх холбоотой засгийн газрын баримт бичгийн асар их хэмжээ уралдаан уялдаа байдлын одоо сэтгцэн эрүүл мэндийн бодлого, хууль тогтоомж, практиктэй холбоотой өөрчлөлтүүд хэрхэн хүчний тухай нарийн он дараалал судлахад нэлээд хэцүү болгож өгсөн. Энд маш их юм тийм баримт бичгүүд гарсан. Гэсэн хэдий 97 оноос хойш засгийн газар сэтгцэн эрүүл мэндийн нэгдмэл тусламжийг бий болгоход чиглэсэн олон тооны бодлого баримталж ирсэн. За үүнээс ингээд гол бичиг баримтуудыг ингээд аваад үзэнгүүт гүүр барих буюу сэтгцэн өвчтөй хүнд өвчтөй хүмүүсийг хасаа хамгаалах халамжлах чиглэлээр агентлаг хоорондын ажлын зохицуулалтын гарын авлага 95 онд гарсан байдаг. За тэгэнгүүт үйл ажиллагааны түншлэл эрүүл мэнд нийгмийн үйлчилгээний хоорондын хамтран ажиллах шинэ боломжууд одоо хилцүүлгийн баримт бичиг гарсан 98 онд за сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээг шинжлэх аюулгүй найдвартай дэмжлэг үзүүлэх үр дүнтэй тусламж үйлчилгээний зохицуулалт асаргааны хөтөлбөрийн хандлагыг шинжлэх гэдэг 99 онд гарсан. За сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээний хүрээ орчин үеийн стандарт ба үйлчилгээний загвар 99 онд гарсан. За ингээд NHS төлөвлөгөө буюу хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, шинжилтийн төлөвлөгөө гэдэг юм 20,000 онд гараад сэтгцэн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх гарын авлага 2001 он. За 10 чухал хамтын чадвар буюу сэтгцэн эрүүл мэндийн ажиллах хүчний бүхэлд нь хамаарсан тогтолцоо 2004 он. За тусгаар тогтмол сайн сайхан байдал ба сонголт англи дахь насан туршидад зориулсан нийгмийн халамжийн ирээдүйн талаарх бидний алсын хараа. За ингээд 25. За бидний эрүүл мэнд ба бидний халамж, бидний үг олон нийтийн үйлчилгээний шинэ чиглэл. За 2006 он хүмүүсийг нэгдүгээр тавих нь гэх мэтчлэн ингээд маш олон бичиг баримтууд гарч ирсэн. Асаргааны хөтөлбөрийг 91 онд гарсан тэр асаргааны хөтөлбөрийн хандлагыг нэвтрүүлсэн сэтгцэн хямралд орсон хүмүүсийн эмнэлгийн гадна олон нийтийн дунд асрах хүрээг бүрдүүлж эрүүл мэнд орон нутгийн удирдлагууд хамтран ажиллах шаардлагатай болсон. 1990-ад оны дунд үе гэхэд 90 оны нийтэр NHS болон олон нийтийн халамжийн тухай хуулийн дагуу орон нутгийн эрх баригчдад нэвтрүүлсэн тусламж үйлчилгээний удирдлагын тогтолцоо болон тусламж үйлчилгээний удирдлагын тогтолцооны тэр үйл ажиллагаанд хийхин давхцал илэрчээсэн. Дараа нь үйлчилгээ хэрэглэгчид болон тэдний хасан хамгаалагчдыг төрөлд оруулахгүй байх сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог дэмжих зорилгоор хоёр системийг нэгтгэж шинжилсэн. Шинэ хөтөлбөрийн хувьд тусламж үйлчилгээг нэгтгэсэн арга барилыг хэрэгжүүлэн сэтгцэн хямралд орсон хүмүүсийн нарийн төвөгтэй хэрэгцээг хангах чиглэсэн уян хатан зохион байгуулалтын бүтцийг үр дүнтэй олон талт багыг хөгжүүлэхэд шууд холбоотой байгаа гэсэн. NSFM мэн бол сэтгцэн эрүүл мэндэд NSFM-ийн чинь болохоор сэтгцэн эрүүл мэнд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэсэн стратегитой чиглэл өгөх зорилготой байсан бөгөөд үндсэн зарчмуудын нэг нь халамжийг бүх ажилтан агентлагууд хооронд
хооронд зохицуулна гэд. За энд 99 оны эрүүл мэндийн тухай хуулийн уян хатан байдал болоод NHS төлөвлөгөөнд төвчрүүлснээр эрүүл мэндийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондын хамтын ажиллагаа зохицуултыг сайжруулж зохицуултыг хөнгөвчилж өгсөн байдаг. Сэтгцэн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэх гарын авлага NHS төлөвлөгөө болон NSF-д тодорхойлсон тэр санааг хэрэгжүүлэхэд эмнэлэг үзүүлэх зорилгоор нэвтрүүлсэн. Энэ сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээний янз бүрийн элементүүдийн үйлчилгээний загваруудыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн бөгөөд өмнөд хямралыг шийдвэрлэх, ихтгэл үнэмшилтэд хүрт очих, эрт оролцоо, анхан шатны тусламж, сэтгцэн эрүүл мэндийг дэмжих зэрэг юмуд орж ирж байгаа. За систем стратегийг үндэслэхийн тулд үйлчилгээнүүдийг судалж, үйлчилгээний шинэ хэв маягийг дэмжиж байгаа эсхийг баталгаажуулах болон ажлын шинэ арга барилыг шаарддаг бүхэл бүтэн систем арга барилыг дэмжсэн. Дараа нь сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн итгэмжлэл түншлэлийн итгэл рүү шилжих зохицуулалтын зарим мэдэгдэхүйц өөрчлөлттэй маш нарийн төвөгтэй ажил байсан. Гэсэн хэдий ч үндсэндээ NHS нь сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, тэргүүлэх чиглэлийн үр гүйцэтгсэн бөгөөд хүргэх хамгийн түгээмэл загвар нь эрүүл мэнд нийгмийн халамжийн ажилтнуудыг олон нийтийн байгууллагад хамтран байрлуулах явдал байсан. За олон нийтийн сэтгцэн эрүүл мэндийн багийн гишүүнчлэлт, хэвчлэн сэтгцэн эмч, сэтгцэн эрүүл мэндийн сувилагч, нийгмийн ажилтан, клиник сэтгэл зүйч, мэргэжлийн эмч нар багтдаг. Өөрөөр хэлбэл энэ CMHT гэдэг маань бол энэ нөгөө сэтгцэн эрүүл мэндийн яах нь баг маань яах нь. Сэтгцэн эмч, сувилагч, сэтгэл зүйч, мэргэжлийн эмч нар нь NHS-д ажилладаг бол нийгмийн ажилтнууд орон нутгийн эрх мэдлээс хүлээн авагч NHS Trust өөрөөр хэлбэл эдгээр нь бол тэд орон нутгийн засаг захиргаанд ажиллаж байгаа боловч үйл ажиллагааны зорилгоор NHS-ийн өмнө хариуцлага хүлээдэг. Эсвэл итгэмжлэлд шууд ажилд ордог гэдэг ч юм. Өөрөөр хэлэх юм бол бид нийгмийн ажилтнууд маань хаана ажиллахаас хамаараас яг сэтгцэн эрүүл мэндийн ийм салбарт шууд ажилладаггүй. Одоо орон нутгийн манайх шиг гэсэн хороондоо гэдэг юм уу тийм ээ дүүрэгтэй харьяалагддаг. Гэхдээ энэ бол сэтгцэн эрүүл мэндийн юуны талаасаа бол өөрөөр шууд автоматар болоод шууд ажиллана. Үүрэг хүлээдэг. Хэсэгчсэн болоод бүрэн үүрэг хүлээдэг. Шууд оролцох эрх ёстой гэдэг зүйлийг зааж өгсөн гэдэг. Манайхтай төстэй гэсэн. Судалгаанаас үзэхэд бол эдгээр зохицуулт нь ялангуяа хөдөлмөрийн нөхцөлтэй их нөхцөл байдалтай өөрчлөлт орж болцсон. Эсвэл нийгмийн ажилтны хамт ажиллагчдаас тусгаарлагдсан гэж санагддаг тэр нийгмийн ажлуудын асуудал хөвлөгөө. Энэ мэдрэмжүүд маань асуудал хөвлөгөө харуулсан. За ингээд энэ нөгөө сэтгцэн эрүүл мэндийн багт бол нийгмийн ажлын менежментийг үндэслэн 3 уур загварыг тодорхойлсон. Нэгдүгээр орон нутгийн засаг захиргаа болоод нийгмийн ажлын бусад салбартаа нэгт баялтаатай социологийн байр сууриас үйлчлүүлэгчдийн эрх мэдлийн талаар уламжлалт арга, хоёрдугаарт нь олон мэргэжлийн багаар ажиллах урам зориг нь харуулсан. Одоо үүргүүдийн хоорондын хэлэг цагаарыг багасгаж, гэхдээ мэргэжлийн олон талт байдлыг хадгалахыг эрмэлздэг электик арга, за эцэст нь салбар хоорондын ажил үүргийн ялгааг багасгаж зохих тохиолдолд хуулийн ялгааг арилгах сэтгцэн эрүүл мэндийн ерөнхий эмч рүү чиглэсэн ихтгэл үнэмшилтэй ерөнхий арга. За сүүлчийн ерөнхий загвар нь бол сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээнд нийгмийн ажилтны оруулсан хувь нэмрийн мөн чанарыг алдагдах эрсдэлтэй гэдэг санаа зовдог олон нийгмийн ажилтнуудад онцгой төвшөр төрүүлчихсэн. Энэ хуцтмал байдал нь ерөөсөө төвшөрийн талаар ярилцсанаа бид ер нь амжуул. Интеграц дахь тэр эрсдэл нь ер нь л бол нийгмийн ажилтны үүрэг бүдгэрэх тийм нөхцөлийг үүсгэждэг. Учираас нийгмийн ажилтнууд энэ дээр нөгөө таагүй сэтгэлдтэй байдгаа гэсэн. Ер нь ингээд тийм шийтгэх юм шүү гэдэг байдал гараад байдаг. За нэгдсэн энэ практик чиглэсэн хүчтэй бодлого ажлах хүчний шинжилгээ хүчтэй төлөвлөж дагалдаж ирсэн. Ажлах хүчний төлөвлөлт нь ингээд 1999 онд хэвлэгдснээс хойш NSF-ийн
гэсэн энэ хөтөлбөр төлөвлөснөөс хойш сэтгцэн эрүүл мэндийн хүлээлт байсаар ирсэн бол NHS төлөвлөгөө нь сэтгцэн эрүүл мэндийн ажиллах хүчний чадварыг хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулсан. Английн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд буюу NIMHA гэж товчилж байгаа. Энэ үндэсний боловсон хүчний үйл ажиллагааны багийг байгуулж шинжилгээ хөтөлбөрийг дэмжиж шаардлагадах боловсон хүчний эрэлт төрлийн хоёуланг эрэлт нийлүүлэлт болоод тэр юунуудыг хоёуланг харуулсан байна. Ажлын шинэ арга барил нь хөтөлбөр нь 2003 онд үндэсний ажиллах хүчний хөтөлбөрийн нэг хэсэг болж эхэлсэн. Анхандаа сэтгэл мэдрэлийн эмчийн зөвлөх эмчийн үүргийг өөрөөлөг судлахад гол анхаарлаа хандуулж исэн болол сүүлдээ энэ нь сэтгцэн эрүүл мэндийн ажиллах хүчний үйлчилгээний хэрэглэгч, асрах хамгаалагчдыг бүгд нь хамгаалах зорилгоор боловсруулагдсан байдаг. За ажлын энэ шинэ арга барил нь ажил үүргийг ингээд үүрэг хариуцлагыг бол тарааж өгсөн өгдөг загвар. Өөрөөр хэлбэл нэг хүн дээр төвлөрүүлэх гэхээсээ илүү энэ үйлчилгээнүүдийг холбогдох салбарууд дээр нь тарааж өгдөг энэ загварыг илүү дэмждэг. Өөрөөр хэлэх юм бол хариуцлагыг уламжлалт ёсоор зөвхөн сэтгэл зүйчээр бус багийн гишүүдийн дунд хуваарлж өгдөгөөр ойлгох нь юудаг. Ачааллыг бууруулдаг. За энэ нөгөө ажлын шинэ арга барилын хөтөлбөр нь зорилго нь тогтолцоонд соёлын өөрчлөлтийг бий болгож одоо эмчнэрийн хамгийн их туршлага ур чадвартай эмч нарын хамгийн нарийн төвөгтэй хэрэгцээтэй хүмүүстэй ажиллахын зэрэгцээ бусад ажилтнуудад бага төвөгтэй илүү энгийн ажил хийхэд хяналт тавьж дэмжлэг үзүүлэхэд оршдог. Өөрөөр хэлбэл юмс туршлагатай, чадвартай байх тусам чамд яах нь нарийн төвөгтэй ажлууд өгдөн бага байх тусам тэрнийгээ дагаад энгийн ажлууд чамд ирнэ гэсэн юм. Тухайн хүний өөрийнх нь мэдлэг туршлага гэдэг олон зүйл дээр нэмдэж яг өөрийнх нь чадварт нь тохирож яг одоо үйлчлэг хийлгэнэ гэсэн үг. За одоо байгаа мэрэгсэн боловсон хүчинд үүрэг хариуцлагын нэмэгдүүлэг боломжийг болгож шинэ үүрэг даалгаврыг бий болгох боломжийг болгодог гэж үзэж байгаа. Дараа нь үндэсний хэмжээнд хэд хэдэн шинэ үүрэг бий болсон бөгөөд үүнд дэмжлэг, цаг хугацаа, нөхөн сэргээх буюу их ажилчдаг. За төгссөн анхан шатны төсөнд үйлчлэгээний сэтгцэн эрүүл мэндийн ажилтнууд болоод за энэ нийгэмлэгүүдэд зориулсан олон нийтийн хүчний ажилтнууд болон асар хамгаалагч, халамжлах ажилтнууд ажилладаг. Гэсэн юм юмнууд байдаг. За тодорхой ур чадварын дутагдал ажилд авах хэрэгцээг хангахад туслах зорилготой бусад шинэ үүргийг орон нутгийн түвшинд төвлөрүүлсэн. Сэтгцэн эрүүл мэндийн туслах эмч сэтгэл судлалын хамтрагчид сэтгэл зүйч гэдэг юм уу те кейс менежерүүд болон үеийнгийн дэмжигч peer supporting гэж нэрлэдэг байгаа. Эдгээр нь бол ерөнхийдөө ижил төрлийн юу гэдгийг асуудалтай хүмүүс ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл ерөнхийдөө ойролцоо асуудалтай хүмүүс л гэж хэлж байна. Эдгээрийг оруулж ирж байгаа. За эдгээр шинэ үргүүдийн ихэнх нь уламжлалт мэргэжлийн ур чадвар шаардахгүй учраас энэ шинэ ажлын юун дээр бол ажлын арга барил дээр бол барил нь мэргэжлийн хүмүүсийн үргийг дор дуудаж эсвэл ажиллах хүчний мэргэжлийн хүмүүсийг бол ингээд ажлыг мэргэжлийн тусганд өгч гинэ эсвэл ажиллах хүчнийг ингээд юунаас шахаж гинэ гэдэг сүмжил зарим талаас татдаг. За гэхдээ бид энэ бол ерөөсөө шууд энэ нэгэн ажилтай холбоотой асуудал гэдэг. Зарим зүйл дээр бид угаасаа хүрэлцдэггүй, өөрсдөө чаддаггүй. Тэгэхээр тэд боломжит хувилбаруудаар өөрсдөө оролцох нь хамаагүй бидний ажлыг хөнгөвчлж өгнө л гэдгийг олох хэрэгтэй. За чадварлаг ба бүрдүүлэх хамтлагыг ингээд аваад үзэнгүүт ажлын шинэ арга барил нь болон шинэ үүрэг даалгаврыг нэвтрүүлэх хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх олон талд багуудын үйлчилгээний хэрэглэгчд болон асар хамгаалагчдын хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлэх зорилгоор боловсруулсан. Энэ нь хууль ёсны сайн дурын болон бие даасан салбаруудын сэтгцэн эрүүл мэндийн эмч, менежерүүдийн баг, үйлчилгээний хэрэглэгчид, асар хамгаалагчдын баг энэ чиг үүрэг үйлчилгээ хэрэглэгчид болон асар хамгаалагчдын хэрэгцээ одоогийн ажиллах хүчний бүтэц багийн доторх одоогийн болон шаардлагатай чадварыг тусгах бүтцтэй үйл явцад оролцуулдаг хэрэгсэл. За эдгээр хэлэлцүүлгийн үр дүнд тэмдэглэж дараа нь ажиллах хүчний төлөвлөлтийн үйл явцыг оруулдаг гэсэн.
За төрийн бодлого нэгдсэн практик шилжилт түүнийг дагсан боломжтой хүчний хөгжилд гарсан өөрчлөлтүүд за мэрэгжлийн боловсрол сургалтад чухал нөлөө үзүүлсэн эрүүл мэндийн нийгмийн халамжийн байгууллага хүүхдийн нийгмийн халамжийн үйлчилгээг орон нутгийн засаг захиргааны боловсролын үйлчилгээтэй нэгтгэх мэрэгжил хоорондын боловсролыг хөгжүүлэхэд чухал хөдөлгөж болсон. За түрүүний хэлжсэн Виктория Филиппигийн өвлөнтэй холбоотой нөхцөл байдлыг талаарх Лаймингийн тайланд байгууллагын хил хязгаарыг даван амжилттай ажиллах ур чадвар үндсэн сургууль болон ажилтнуудын тасралтгүй сургалтын цогц ёсоор хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Үүнийг хийх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс ч үлдэж болохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл би ингээд хөгжмөр байна гэж хүсэж байгаа хүмүүстээр л энэ тасралтгүй сургалтыг явуулаад иж болохгүй гэсэн. Бүх хүн орох ёстой. Энийг бүх мэрэгчлэтнүүд орох ёстой гэсэн. Хил хязгаарыг даван ажиллах нь бүх ажилтнуудад тавьдаг хүлээлт байх ёстой бөгөөд үүнийг сургалтын хөтөлбөрт тусгах ёстой. Өөрөөр хэлбэл энэс цааш миний ажил биш ээ гэж бодож болохгүй гэсэн үг бас. За мэрэгжлийн орны боловсрол гэдэг нь одоо мэрэгжлийн өмнөх үе шатанд мэрэгжлийн бус боловсрол сонгон шалгаруулалтын үед дараах үед шатанд олон мэрэгжлийн боловсрол сүлжсэн байдаг. Энэ за ингээд нийгмийн ажлын үндэсний мэрэгжлийн стандартууд болон бусад юмнууд дээр нийгмийн ажил болоод нийгмийн ажилтан болоод байгууллагууд маань бол одоо мэрэгжлийн байгууллагууд болоод байгууллагуудын хамтын ажиллагааны практикт заах, суралцах, үнэлэхийн ач холбогдлын талаар тодорхой мэдээлэлүүд агуулждаг. Гэсэн хэдий ч одоо дээр дурдаад байгаа тэр нэг бусад мэрэгжлтэй хамтран ажиллахыг тодорхойлоход хэрэглэгддэг нэр томьёотой холбоотой процедурын байдлын нэг адил бусад мэрэгчлэнүүд болоод бусад мэрэгчлэнүүдтэй суралцах туршлагыг тодорхойлоход хэрэглэгддэг нэр томьёоны өөрчлөлт нарийн ялгах хүлээн зөвшөөрөх нь чухал. Жишээ нь нийтлэг суралцах буюу хамтран суралцах олон мэрэгжлийн боловсрол ба мэрэгжлийн хоорондын боловсролч гэдэг юм тийм ээ маш олон юмнууд орж ирдэг. За дараагийнх нь Их Британий мэрэгжил хоорондын боловсролыг дэвшүүлэх төв буюу KPI-гаас өгсөн тодорхойлолтууд байдаг. Олон мэрэгжлийн боловсрол буюу хуваалцсан суралцах, нийтлэг суралцах гэж нэрлэж болдог. Энийг бол шууд орчуулах нь бол 2 ба түүнээс дээш мэрэгжил ямар ч шалтгаанаар зэрэгцэн суралцах тохиолдлыг хэлж байгаа. За мэрэгжлийн хоорондын боловсрол буюу хамтын ажиллагаа, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд 2 ба түүнээс дээш мэрэгчлүүд бие биенээсээ суралцдаг тохиолдлыг хэлж байгаа. За бусад мэрэгчлүүдтэй хамтран суралцах боломжууд нь сургалтын хөтөлбөрийн нийтлэг чиглэлээр бусад хөтөлбөрийн оюутнуудтай нэг удаагийн лекцэнд сухаас эхлээд мэрэгжлийн бүрэн нэгдсэн хөтөлбөрт суралцах хүчил байж болдог. Тэгэхээр бид энийг бол нийгмийн ажилт ингээд ганцхан нийгмийн ажиллараа сураад нэг кейс дээр шууд ийм кейс дээр ингэж ажиллана гэсэн толгой дээр юм байж болохгүй гэсэн үг. За мэрэгжил хоорондын үйл ажиллах хүчнийг бий болгох зэрэг санаачлалгуудаар дамжуулан IP энэ бол эрүүл мэнд нийгмийн халамжийн ажилтнуудад зориулсан үндсэн мэргэжлийн боловсрол сургалт улам бүр нэмэгдэж хамтын ажиллагааны үр дүнтэй практик дэмжих, үйлчлэгээ хэрэглэгчдийн үр дүнг сайжруулах хэрэгсэл болгон ашиглаж байгаа. Гэсэн хэдий ч энэ IP-ийн тэр мэргэжлийн үйл ажиллагаа эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний үр дүнд үзүүлэх нөлөөллийг системтэйгээр судалж үзэх нь түүний үр дүнтэй байдлын ерөнхий дүнэлт гаргахад хангалттай баттай нотолгоо бас одоогоор байхгүй байгаа. За ингээд нэгдсэн практикээр дэмжих үндсэн ур чадвар мэдлэгийг тодорхойлоход хөгжүүлэхэд мэрэгжлийн боловсрол сургалтад нөлөөлдөг бас нэг чухал хэмжээ. За мэдлэг ур чадвар үнэт зүйлсийн нэгдсэн тогтолцоо жишээ нь чадварлаг хэмжээний тогтолцоо болон сэтгцэн эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан 10 чухал хамтын чадах гэх мэтээр боловсруулсан байдаг. Ер нь ингээд нөгөө юу гэдэг мэрэгжил хоорондын энэ боловсрол нь өөрөө маш ямар үр дүнтэй байдаг вэ гэхээр харилцан алгалцал, зөрчил буурна, хамтын харилцах сайжирдаг. За тэгэнгүүт заамтай холбоотойгоор нэгдсэн практик шаардлагатай ур чадвар, эрг өөрчлөлтүүд. Тэг ингээд аваад үзэнгүүт хамтарч ажиллах, олон янзын байдлыг хүндэтгэх, ёс суртахууны ажиллах, тэгш байдлыг сэргийлт recovery буюу сэргэх хэрэгтийг дэмжих, за хүмүүсийн хэрэгцээ эдгэрэлтийг гэхээс илүү шууд одоо эдгэрэлтийг гэж recovery яг энгийн хэлээр бол эдгэрэлт гэж хэлээд байгаа л да. Эдгэрэлтийг дэмжих. За хүмүүсийн хэрэгцээ давуу талыг тодорхойлох, хэрэглэгч төвтэй тусламж үйлчилгээг үзүүлэх, өөрчлөлт бий болгох, аюулгүй байдал, эрсдэлтэй байдлыг дэмжих, хувь хүнийг хөгжүүлэх гэдэг энд 10 зүйлийг орж иж байгаа.
За тэгээд ер нь ингээд аваад үзэх юм бол бидний одоо ингээд 10 чухал чадвар маань юунд төрөхтэй гэхээр хамт нийгмийн ажилтны ур чадвар нь системийн ойлголт, үнэлгээ тэгээд шууд холбоотой байдаг бол нэгдсэн мэдлэг ур чадвар хослол, илүү бүтээлч уялдаатай ажил, үйлчилгээний чанар сайжирч, хэрэглэгч, асар хамгаалагч нэгцгээс үйлчлэг авах. Нөөцийг үр ашигтай хуваарлахад энэ бол айгүй чухал эрен нөлөөтэй болж орж ирдэг. За ерөнхийдөө ингээд нэгдсэн ажлын ингээд нэгдсэн юм багаар ажиллах юм уу, нэгдсэн ажлын тэр ингээд нэгтгэсэн нэг дороос гэдэг үйлчлэг юм. Ямар асуудал үүсгэдэг вэ? Ямар бэрхшээл байдаг вэ гэхээр нийтлэг ажилласан хараа байхгүй. Миний мэрэгжил гэдэг байдлаар хараад байдаг. Чи миний ажлыг хийгээд байна. Миний ажил руу дайраад байна гэдэг ч юм уу тийм. Одоо нийгмийн ажилтнууд болоод сэтгэл зүйчдийн дунд бас нэг тийм байгаад байдаг. Ялангуяа сургууль дээр ажилладаг. Тэр мэрэгжлийн талаар илүү та өөрөө суралцаж, судалж иж хамтарч ажиллах хэрэгтэй байтал миний ажлыг хийлээ. Чи мэдэхгүй байж ингэж орж ирлээ гэж боддог. Би бинийгээ тэгдэг. Гэтэл хүрээний хувьд энэ хоёр мэрэгжил нь өөрөө нэг нь маш өргөн хүрээний далаацтай мэрэгжил байгаад байдаг. Гэтэл нөгөөх нь бол тодорхой хүрээнд л ажилладаг. Тэгэнгүүт юу гэж бодож байгаа нөхөр тодорхой хүрээнд ажилладаг мэрэгжлүүдийн хувьд бол тэр мэрэгжил буюу сэтгэл зүйч маань өөрөө зүгээр нийгмийн ажилтны ажлын зүгээр нэг хэсэг байдаг. Тэрийг нь харангуй чи минийх рүү орлоо гэдэг байдал бас гардаг гэсэн үг. За энэс үүдэлтэйгээр бид нар бол үйлчлүүлэгчдэр нэг л авсан хараатай буюу энэ хүн тусламж үзүүлэх гэж байгаа гэдгээ л бас бодох хэрэгтэй гэсэн үг байхгүй. За мэргэжлийн хамгаалалт гэдэг зүйл дутуу байгаад байдаг. Имчилгээний загваруудын буюу нэг загваруудын минь хооронд зөрчил гарна, байгууллагын шатлсан бүтэц мэдээллийн системийн зөрүү гарч ирдэг, нийгмийн ажлын энэ соёлд уусах эрсдэл. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн бид нийгмийн ажилтан. Гэтэл эрүүл мэндийн байгууллага тэр соёл онцлогоос шалтгаалаад тэр салбарын онцлогийг уусчдаг. Ингээл болж л байдیں۔ Гэсэн байдалд очдог заримдаа. Эсвэл нөгөө юу гэдэг нийгмийн ажилтан хүн маань тухайн хүнийг хувь хүн шийдвэр гаргах хүн гэдэг байдлаар харах ёстой байтал одоо жишээ нь сэтгцийн зарим нэг асуудлуудын үед юу гэдэг хүч хэрэглэх тохиолдол угаасаа байдаг. Өөрийгөө болон бусдыг гэмтэх гэх юм уу те. Гэтэл энийг нөгөө хэтрүүлэх тохиолдол гэх юм уу иймэрхүү зүйлээр тасан цогтоо тэрийг нөгөө байж болно гэдэг зүйлээр харах. Тэрний өөрийнхөө энэ эмнэлгийн мэргэжилтэнд байж болох боловч нийгмийн ажилтнанд байж болох зүйл биш байхгүй. Энэ таны хийх ёстой биш. Ингэж болохгүй гэсэн. За системийн одоо ингээд нийгмийн ажлын хувьд бол энэ ямар хэрэгтэй вэ гэхээр системийн сэтгэлгээ, социологийн хандлага чухал. За нийгэм хүчин зүйлийн үнэлгээ, эмгэгээс гадна амьдралын чанар, оролцоог дэмжих гэдэг бол бидний маш чухал юм байгаад байдаг. Хуулийн болон үйлчилгээний уялдааг хангах, асар хамгаалагч тулан гэр бүлтэй хамтран ажиллах гэдэг зүйл байдаг. За ингээд үйлчилгээний хэрэглэгч ба асар хамгаалагчны хэтийн төлөв гэдэг ингээд явангууд энэ дээр энэс цаашх нь та нар нэг сайхан уншаад за дараа нь сэтгцэн эрүүл мэндийн нийгмийн ажлын доктортой байх нь гэдэг ингээд бас нэг хэдэн хуудас байгаа. Энийг сайхан дэлгэрүүлээд уншаад вебинар дээр ирээрээ. За энд ингээд байгаа. Нэг бүчнээ сайн уншаарай хүмүүстүүдээ. За